Эмж байна. Өнөөдрийн дугаараараа бензин хөдөлгүүр хэрхэн ажилладаг вэ? Тэгээд бензин хөдөлгүүрийн гол эд ангууд нь ямар эд ангууд байдаг талаар тайлбарлаж өгнө. За энэ харагдаж байгаа зурган дээр бол бензин хөдөлгүүрийн гол эд ангуудыг харуулсан байна. За гол эд ангиас нь дурдвал поршен байна, шатхуун байна, тахиргуул байна. Оруулах болон гарах клапан, оруулах болон гарах клапан нээж хаадаг нудран гол энэ дээр харагдаж байна. Мөн энэ дээр бидний нэрлэж янзнаар сэвчээ буюу очлуур, за мөн хурсан буюу инжектор маань энд байрлана. За бензин хөдөлгүүр маань ерөнхийдөө болохоор 2 тактын хөдөлгүүр гэж байна, 4 тактын хөдөлгүүр гэж байна. За 2 тактын хөдөлгүүрийн хвчлэл нь болохоор за мотоцикл мөн багаж хэрэгслүүд дээр жижиг байрладаг жижиг хөдөлгүүрүүд дээр хвчлэн байдаг. За 4 тактын хөдөлгүүр маань болохоор за одоо бидний хэрэглэдэг автомашинууд дээр ихэнх нь бүгдээр нь 4 тактын хөдөлгүүр хэрэглэдэг байна. За би өнөөдөр та бүхэнд 4 тактын бензин хөдөлгүүр хэрхэн ажилладаг тухай тайлбарлаж өгнө. За яагаад 4 тактын хөдөлгүүр вэ гэж нэрлсэн гэвэл за нэг ажлын циклийнхэн тулд 4 такт явдаг гэсэн үг. За ямар 4 тактууд юм бэ гэвэл за оруулах такт. За эхлээ яаж ажиллах вэ гэхээр эндээс харцгаая. Эхний такт бол оруулах. За агарыг оруулах ёстой гэсэн үг. За энд Porsche маань байна. Porsche маань энд байрлаж байгаад за тахиргуул эргээд Porsche доош явна. За Porsche доош явах үед болохоор агаар оруулах клап маань нэгдэнэ. Агаар оруулах клап нэгдэнгүүт агаар маань орж ирнэ. За агаар оруулах хоолоор орж ирж явах замд нь болохоор манай инжектор маань болохоор бензин цацаа өгч гэсэн үг. За бензин цацаа өгсөн. За энд агаар болон бензиний хойлог маань орж ирнэ. За агаар болон бензиний хойлог маань орж ирээд Porsche-гийн доош явуулалтаар болохоор агаар болон бензиний хойлог маань хамт орж ирнэ гэсэн үг. За хамт орж ирээд Porsche-гийн дээд түлийн цэгээс доод түлийн цэг хүртэл явлаа. За энэ тактик маань болохоор оруулах такт гэж байгаа. За агаар болон бензиний хойлог маань орж ирнэ гэсэн үг. За дараагийн такт маань юу ах вэ гэхээр шахах такт. За шахах такт нь яд юм бэ гэхээр агаар болон бензиний хойлог маань хоёулаа цилиндр дотор ороод ирсэн байгаа. Энэ үед болохоор Porsche хамгийн доод байрлалд ирсэн байна гэсэн үг. Одоо эндээс дэшээ шахах такт явж эхэлнэ гэсэн үг. За шахах такт явж эхлэхэд оруулах болон гарах хоёр клап маань хоёулаа хаагдана гэсэн үг. За хоёулаа хаагдчихна. За ангууд одоо орж ирсэн агаар болон бензиний хойлог маань шахагдж эхэлнэ гэсэн үг. За шахагдаад дээш явна. За орж ирсэн агарыг маань шахаад өгнө. Шахаад өгөнгүүт маань агаар манаас халахна. За агаар бензин маань хойлогдоод шахагдаад хална гэсэн үг. За ингээд шахагдаад Porsche маань нэлээд дээд түлийн цэг рүү дөхөөд ирэх үед одоо манай очлуур маань оч хайж өгнө гэсэн үг. За оч хаялаа. За оч хаянгууд манай нөгөө шахагдсан байгаа агаар болон бензиний хойлог маань шатна гэсэн үг. За шатаад тэлхнэ тесрэлт болно гэсэн үг. За тесрээд энэ дээшээ шахсан Porsche маань буцаад доош явуулна гэсэн үг. За тэгэхээр яг энэ дээр бид нар агаар оруулсан. Энэ дээр болохоор шахах такт гэж шахах тактн дээр орж ирсэн агаар болон бензиний хойлонгоо шахаж өгсөн. За шахаад өгсөн. Энэ дээр бол Porsche маань дээш явна гэсэн үг. За энэ дээр болохоор 3 такт нь болохоор шахагдсан агаар болон бензиний хойлогн дээр оч хаяад шатаж байгаа гэсэн. За шатаж байгаа одоо дээд түлийн зэд байсан Porsche маань энэ тесрэлтийн хүчээр доошоо шилжинэ гэсэн үг. За энэ нь бол тэлэх такт байна гэсэн үг. За энэ бол яг ажлын такт. Хөдөлгүүрээр ажил хийж байгаа, хүч гаргаж байгаа такт маань инээ гэсэн үг. За энэ тэлэх тактн дээр маань хоёр оруулах болон гарах клап маань хоёулаас хаалт байна гэсэн үг. За дараагийн такт маань болохоор гарах такт. За энэ тесрэлт яваад Porsche маань доош шилжчихлээ. Хамгийн доод туйлын цэг дээр ирлээ. За энэ үед болохоор одоо гарах клап маань нэгдэж өгнө гэсэн үг. За гарах клап нэгдэнэ. За Porsche маань эндээс агаараа шахаад агаараас ороод доошлсон. Энэ дээр агаар бензинээ хойлоод дээд түлийн цэг дээр ирсэн. За энэ дээр болохоор тесрэлт явагдаад Porsche маань доош явсан. За дөрөвт тактн дээр болохоор доор ирсэн Porsche маань одоо энэ тесрэлт яваад утаа үүссэн байгаа. Тэгээд тухайн утааг маань гаргах ёстой. За тухайн утааг гаргаж иж энэ шатах камер маань цэвэрлүүлээд ахиж шинээр агаар болон бензин орж ирэх боломж бүрднэ гэсэн үг. За одоо дөрөвт тактн дээр
Porsche маань доороос дээш яваад шатсан кийг гаргана. За энэ үед гаргах клап маань онгоочно. За тэгэнгүүт шатсан кий маань гаргах клап маягаар гараад яндагуур яваад катализатороор дамжаад за гадагшаа орчны агаар руу гарах нэ. За ингээд энд болохоор яг уу Porsche маань доороосоо доод хөлийн зэрэгээс дахиад дээд хөлийн зэрэг явж байгаа гэсэн. За ийм дөрвөн таагт явж иж нэг ажил хийдэг учраас энэ хөдөлгүүрийг дөрвөн таагтын хөдөлгүүрээ гэж нэрлсэн байдаг байна. За энэ дээр яг уу агаар сорно, шахна, тесрэн, гаргана. За энэ зөвхөн тесрэлтийн энэ таагтан дээр болохоор энэ тухайн цилиндр маань ажил хийх нь бус таагтнаар болохоор бусад ажиллаж байгаа цилиндрүүдийн хүчийг ашиглаад ажиллаа хийгээд явах нь шүү дээ. За тэгэхээр яг уу энэ бол ингээд нэг цилиндртэй харагдаж байна. За тэгээд энэ хөдөлгүүр маань ерөнхийдөө бол нэг байдаг 2 цилиндр 4 6 8 12 16 гэх мэт олон цилиндртэй байдаг нэ. За тэгээд энэ тесрэлтийн хүчийг болохоор энэ тесрэлтийн хүч үүсээд энэ хүчийг хаашаа яаж хуваарлаад энэ бусад цилиндрүүдэд ажиллуулж байгаа вэ гэдгийг дараагийн бичлэгүүд дээр маань нарийнж үзнэ гэсэн үг. За ерөнхийдөө бензин дөрвөн тагтын бензин хөдөлгүүрийн ажиллах зарчмыг харж байна. За өнөөдөр энэ тайлбарлаж байгаа хөдөлгүүр маань энгийн multi point injection буюу за инжектор маань орол хоолгон дээр байрладаг хамгийн түгээмэл хийцтэй бензин хөдөлгүүрийн тухай ярьж байна. За үүнээс гадна болохоор бидний мэддэг GDI гэдэг gasoline direct injection гэдэг агаар маань зөвхөн орж шатах камерт оржсны дараа шатах камер руугаа бензинээ ахиад тусдан засч өгдөг тийм систем бас байгаа. За тэр системийн хөдөлгүүрийг болохоор дараагийн бичлэгүүдээр яриа явна. Энэ бол өнөөдөр ярьж байгаа бол хамгийн түгээмэл хийцтэй хөдөлгүүрээ гэсэн үг. За тэгээд бид нар энэ ярьж ирсэндээ энэ хоёр оруулах клапан, гарах хоёр клапан нээж хаахын тулд нудран гол хэрэгтэй. За нудран гол маань оруулах клапан хааж нээдэг бахан. За тэгэхээр энэ хідэн шиг нудран голтой хөдөлгүүр вэ гэдгээс хамаарат за манай хөдөлгүүр бол бид нөгөө нэг ярьж байгаа Dons эсвэл Sons хөдөлгүүрээ гэж ярьдаг тийм. За энэ дээр бол хоёр нудран гол байна. Энэ болохоор double overhead camshaft гэсэн үгийг товчлох юм. Тэгэхээр яг хоёр нудран голтой. За нэг нудран голтой хийцчихсэн байдаг хнэ. За энэ бол ерөнхийдөө дөрвөн тагтын бензин хөдөлгүүрийн ажиллах зарчим байна. За тэнгуут энэ дээр одоо хэдүүлээ харъя. За энд за Porsche маань дээд хөлийн зэгээс доош явлаа. Доор яваад доод хөлийн зэг дээр доод хөлийн зэг гэдэг маань Porsche хамгийн доор талтай ирэх зэг, дээд хөлийн зэг гэдэг нь Porsche маань ирж болох хамгийн дээд хөлийн зэг байна шүү. За тэгэхээр Porsche маань хамгийн доод хөлийн зэг дээр ирлээ. Bottom dead center дээр ирэх үед яг хуу энд чөлөөлөгдөж байгаа энэ зайг болохоор цилиндрийн нийт эзлэх үнэ гэж нэрлэдэг байна шүү. А хөдөлгүүрийн маань одоо ингээд эзлэхүүнээр нэрэд байдаг тийм. Нэг бол литрээр, нэг бол куб сантиметрээр байдаг. За бидний түгээмэл мэддэг за Purus 20 машин байдаг. Нэг NZ гэх хөдөлгүүр байна. Нэг NZ хөдөлгүүр маань болохоор 1.5 литрийн багтаамжтай хөдөлгүүрээ гэж яригддаг. За тэр маань ямар учиртай юм бэ? Нэг бол 1500 cc куб сантиметр гэсэн хөдөлгүүрээ гэж нэрлэгддэг. За энэ ямар учиртай юм бэ гэхээр энэ эзлэхүүнийг хэлж байгаа гэсэн. За Porsche маань хамгийн доод хөлийн зэг дээр ирэх үед энд хэрэг агаар орж ирэх вэ гэдгийг маань илэрхийлж байгаа гэсэн. За манай нэг NZ гэх хөдөлгүүр маань болохоор 4 ширхэг цилиндртэй байна ш. Тэгэхээр яг 1500 1.5 литрийг 4-тэй хуваачна гэсэн. За тэгэхээр нэг цилиндрийнх нь эзлэхүүн гараад ирнэ гэсэн. За жишээд энэ дээр бодъё л доо. 1500 куб сантиметр буюу 1.5 литрийн багтаамжтай хөдөлгүүрийг 4-т хуваачиж 4 цилиндрт хуваачвал нэг цилиндрийн эзлэх нь 375 куб сантиметр буюу тэг 375 литрийн эзлэхүнтэй гэсэн. Тэгэхээр яг нэг цилиндр Porsche дээд түлхээс хамгийн доод түлхэг тэрх үед энд орж чадах агаарын хэмжээ бол тэг 375 литр гэсэн. Тэгэхээр энийг дөрөөр үржингууд хөдөлгөөн маань нийт 1.5 литрийн эзлэхүнтэй болох нэ. За дараагийнх нь болохоор өөр ямар эзлэхүүн байдаг вэ гэвэл шатах камер эзлэхүүн гэж байна. За Porsche маань хамгийн доод түлхгийн зэг дээр нь доод түлхгийн зэгээс дээд түлхгийн зэг дээр нь. За дээд түлхгийн зэг тэрх үед энэ дээр үлдчихэж байгаа энэ нэг жижиг зай авах нь шүү дээ. Энийг болохоор
шатах камерын эзлэх үнэ гэж нэрлэдэг байна шүү дээ. За тэгэхээр шатах камерын эзлэх үн. За тэгэхээр яг хөө одоо тэгвэл Porsche дээд түвшин цэгээс доод түвшин цэг рүү явж байна. Тэнгууд одоо энд нэг за дээд түвшин цэгт байлаа. Энээс доош явлаа. Тэнгууд энэ нэг эзлэх хүн чөлөөлөгдөж чинь тийм. Энэ чөлөөлөгдөж байгаа эзлэх хүнийг ажлын эзлэх хүнс нэрлэх нь шүү дээ. За тэгэхээр хэдүүлээ одоо 3 эзлэх хүнтэй боллоо тийм. Шатах камерын эзлэх хүн. За дээд түвшин цэгээс доод түвшин цэгт явхад чөлөөлөгдсөн эзлэх хүнийг болохоор ажлын эзлэх хүн. За шатах камерын эзлэх хүн дээр ажлын эзлэх хүнийг нэмгүүт нийт эзлэх хүн гэдэг B1, B2, B3 гэж хэлбэл тэмдэглэж байна. За эндээс болохоор дараагийн манай бас нэг гол үзүүлэлт маань гарч ирэх юм аа. За дараагийн нэг гол хөдөлгүүрдүүд гол үзүүлэлт маань болохоор compression ratio юу шахалтын зэрэг гэж байна. За шахалтын зэрэг хөдөлгүүрт ямар нөлөөтэй байд юм бэ гэхээр шахалтын зэрэгээс хамааруулаад за зарим хөдөлгүүрүүд бол та бидэнтэй А80 гээд 80 октантай бензин, зарим нь 92 октантай бензин, зарим нь 95 октантай бензин их ёстой гэд шийдсэн байдаг. Тэгээ энэ болохоор юунаас хамаард юм бэ гэхээр хөдөлгүүрийн шахалтын зэрэг гэдгээс юмнаас хамаарх нэ. За хэдүүлээ бодоод үзээд тэгвэл шахалтын зэрэгээ бодоод үзье. За энэ дээр хэдүүлээ харсан тийм шахалтын зэрэг болдог том яг энэ дээр бичсэн байна. За V1 буюу шатах камерын эзлэх хүн, V2 буюу нийт эзлэх хүн байна тийм. За шатах камерын эзлэх хүн дээр нийт эзлэх хүнээ нэмээд шатах камерын эзлэх хүнд хуваах юм бол манай хөдөлгүүрийн шахалтын зэрэг гэдэг юм гарч ирнэ. За энэ дээр хэдүүл жишээ оруулаад үзье. За V2 буюу манай нэг тухайн нэг цилиндрийн нийт эзлэх хүн маань 375 куб сантиметрээ байсан гэж бодъё. За V1 буюу Porsche дээд түвшин цэгт ирэх үед энд үлдэж байгаа шатах камерын эзлэх хүн 50 куб сантиметр байсан гэж бодъё. За тэгвэл одоо хэдүүлээ эндээс шахалтын зэргийг бодоод үзвэл за V1 буюу нийт эзлэх хүн буюу 375 куб сантиметр дээрээ 50 куб сантиметр нэмээд 50 куб сантиметртэй бол 8.5 гарч байна. За тэгэхээр энэ хөдөлгүүрийн маань шахалтын зэрэг нь 8.5 байна гэсэн үг. За тэгэхээр энэ 8.5 байна гэсэн үг. Тэгэхээр бензин хөдөлгүүрийн шахалтын зэрэг маань энэ бол 8-аас 13-ийн хооронд байдаг байна шүү дээ. За тэгэхээр 8.5-та шахалтын зэрэгтэй хөдөлгүүрт ямар бензин авих вэ гэвэл одоо ерөнхийдөө за A92 октантай бензин гэж болох нь шүү дээ. За хэрвээ шахалтын зэрэг маань 11-ээс дээш ч юм уу 12, 13 хүртэл байвал энэ хөдөлгүүрт маань заавалчгүй 95 эсвэл 98 октантай бензин хийж явах хэрэгтэй байна. За хэрвээ 95 хийх ёстой шахалтын зэрэг өндөртэй хөдөлгүүрт бага октантай бензин хийх юм бол яг хуу хөдөлгүүр дээр детонац буюу өөрөө шаталт маань явагддаг тийм процесс явагдах нь. За тэгэхээр детонацийн тухай дараагийн бичлэг дээр үзэх болно. За тэгэхээр шахалтын зэрэг өндөр байх тусам за тухайн хөдөлгүүр илүү хүчтэй байдаг гэсэн үг. За илүү хүчтэй байна. За бага ууртай ирнэ яг илүү хүч гарах боломжтой хөдөлгүүрүүд байдаг хон. За тэгэхээр сүүл үеийн хөдөлгүүрүүдийн маань эзлэх хүн багасаад харин гаргаж байгаа чадал нь хэвээрээ эсвэл илүү өндөр байгааг бас нэг учир нь шахалтын зэрэг өндөртэй хөдөлгүүрүүд байгаа байх нь. За тэгэхээр сүүлийн машинууд шахалтын зэрэг өндөртэй хөдөлгүүр маань болохоор өндөр октантай бензин ирж явах хэрэгтэй байдаг нэ. За тэгэхээр яг ерөнхийдөө шаталтын процесс маань ингэж явагдах нь. За бензин байна тий. За бензин маань инжекторыг цэцгэж чинь. За энд оруулах болгоор маань агаар орж ирнэ. За хүчил төрөж агаарт бол ерөнхийдөө 78% наазууд 21% нь хүчил төрөж байгаа. За тэгэхээр агаарын маань 21% хүчил төрөгч нь л шаталтанд оролцсон шүү дээ. За хүчил төрөгч нь агаартай хамт оруулах болгоор ороод ирнэ. За тэн дээр бензинийг засч өгнө. За энэ хоёр маань холилдох үед нь болохоор очлуураараа оч хаяад өгчихсөн. За очлуураар оч хаянгууд шаталт явагдана. За тухайн шатал маань Porsche маань доош шилжүүлснээр шатал гарах нэ. За тэгэхээр яг ингэж шаталт маань явагдаа хөдөлгүүр ажилтдаг байна. За хөдөлгүүрийн гол эдэнгүүд түрүү нэрлсэн Porsche, шатуун, захиргаал, очлуур, оруулах гаргах талбарууд байна. За Porsche-гийн маань үүрэг нь болохоор за энд явагдаж байгаа шаталтыг айлуулах бага алдагдaltaгаар
шатуун руу дамжуулж өгөх хэрэгтэй гэдэг нь шүү дээ. За мэдээж поршн дээр маань поршны бүснүүд байгаа. Энд явж байгаа шатлалтын даалтыг доошоо халтахгүй зориулдаг юм шүү дээ. За шатууны үүрэг маань юу гэдэг юм бэ? Поршнгийн хөдөлгөөнийг дахиргал дамжуулж өгөх үүрэгтэй байна. За дахиргалны үүрэг маань юу юм бэ гэхээр яг поршнгийн ухрах давшгүй дээш доош явж байгаа хөдөлгөөнийг эргэлдэх хөдөлгөөн болгож хөөрөх нь шүү дээ. За тэгэнгүүт дахиргал эргэлээ. Дахиргал эргэнгүүт дахиргалны хойдол бид нэр хурдны хайрцаг ч юм уу нэг бол гигийн ноцоос ч юм уу генератор ч юм уу хэрэгтэй зүйлүүдэд холбоод за механикийн нэрийг, шингэний нэрийг эсвэл цахилгаан нэрийг гаргаж болох нэ. За тэгэхээр ингээд өнөөдрийн маань бичлэг энэ төрөнд өндөрлж байна. За хөдөлгөөний илүү наривчилсан детальчилсан бичлэгүүдийг бол дараагийн дугаарууд дээр оруулна. За тэндээс болохоор илүү их мэдээж авах боломжтой. За тэгээ өнөөдрийн маань бичлэг таалагдвал лайк and share хийгээд бусдад түгээгээрэй.